За example суулгач гэсэн. За суулгаад яаж ажиллаж байгааг үгүй мэдхтэй local host тийм. За энэ ажиллаж байна гэж. За хэдүүлээ. Энэ хаана байдаг юм бэ? Example авсан дотор htdocs гэдэг энэ доторных авц үсгч. За сум тий сум гэсэн авц. Харагдаж байна. За энэ дотроо нэг за энэ WordPress org гэдэг. Энэ дотроос WordPress-ийн хамгийн сүүлийн хөлбөрийг татчих юм. За би бол энэ зүгээр нэг бас нэг хөлбөр тэрийг суулгах гэдэг. За энэ дээр жишээ нь WordPress 4.4.2 гэж энд байна тий. За тэгэхээр ингэхийн тулд за WordPress сум гэсэн хавц үүсгэсэн энэ дотроо WordPress-ийн инсталлыг хуулаад тавьчих нэ. За энэ сум дотор энийг задлаад хуулчих. За юу? Задлж хуулна. Нөгөө Joomla задлчихсан шүү дээ. Яг тэр шиг л хуулна гэсэн. За хуулъя. За хуулцсан тийм ээ. За энэ дээр хэдүүлээ сум гэсэн хавц үүсгэсэн учраас localhost сум гэд хандах нэ. Шууд интернетээр гэвэл наач удаан учраас яг цаг алдах гад би localhost-оор явуулж байна. За go. За энэ WordPress суулгахын тулд эхлээд баазаа үүсгэсэн байх хэрэгтэй. Бааз тийм ээ. Тэгэхээр яаж үүсгэх вэ? Localhost php.myadmin. php.myadmin. Энэ дээр үүсгэх. Энэ php.myadmin. Ингэж явж байна тийм ээ. За тэгээд дараа нь энэ хэсэг дээр шинэ баазынхаа нэрийг өгнө. Create new database гэж. За энэ дээр жишээ нь сумдууд гэдэг юм тийм ээ. За ийм бааз үүсгэх. За энийг зөвхөн стандартаар нь явуулчих доо. За create гэдээ харж байна. За энд ингээ үүссэн. За тэгвэл одоо энийг инсталл цааш нь үргэлжлүүлнэ. Let's go. За баазын нэр юу вэ? Сумдууд. Сая үүсгэсэн шүү дээ сумдууд. За хэрэглэгчийн нэр. Энэ example-ийн яг default баазын хэрэглэгчийн нэр нь localhost гэж үүдэг. Root гэж байгаа тийм. Root. Password гэж байхгүй. За host нь localhost-оор явна. За энэ table prefix гэж. За энэ бол энийгээрээ явж болно, өөрчилж болно. SSH гэдэг юм хамаагүй. Өөрчилж болно. Энийний гарын авлагыг ер нь өгсөн тийм ээ. Тэрийг ер нь харсан уу? Суулгаж үзсэн үү? За ингээд install. За энэ дээр жишээ гэсэн. За сайтын нэр те. За нууц цуг. За хэрэглэгчийн нэрийн. За би админ гэдэг юм өөрийнхөө сумыг өгсөн суулна та нар. Тэгээд жишээ нь demo гэх пассворд өгчээ. За энэ дээр мэйл өгчнөө. Мэйл хаягаа. За install. За ингээс очих нэ. За логин гэ. За энэ дээр админ. Хэрэглэгч нууц цуг нь demo гэж тэ. За ингээс сайт руу ганчих тэ. За энэ хандж өг. Тэр хооронд хэдүүлээ. За ингээ орцсон. За би энэ сумд зэсгэхэд нэг дэх нэг юм хийжсэн те. Та нар лууч өгч ирсэн. Иймэрхүү байдалтай юм хийж байгаараа бэлдэж байгаараа энэ тэр. За энэ улааны би яагаад улаан гэсэн бэ? Улаанаар очсон юм бэ?
Тэгээ энэ дэдс хар байгааз. Улаан гэдэг бол зүгээр статикийн тэгж байгаа. Статик мэдээ. Статик. Одоо төрөө ярьсан шүү дээ. Төрөө ярьсан тийм. Статик байвал өөрчлөлт байхгүй нэг тогтмол мэдээлэл байна гэдэг. За тэр цаг үеийн мэдээ гэдэг бол динамик байх нэ. Тийм учраас хараар бичээд байгаа. Тэгээ энэ статик динамика энэ WordPress дээр хэдүүл яаж үүсгэж яаж явдаг юм гэдгийг хэлэх гээд байна. Тэгвэл тэгээд бусд нь болох юм. За. За хэдүүл эхлээд цэс үүсгэнэ гэж. За энэ демого харчих л доо. Local host сум. За бидний хийсэн сайт энэ тий. Энэ гэж байгаа. Одоо ингээд хов хас эхэлсэн. Эхлээд нэг дэм суулгая. Prince Dems гэж байна тий. Зүгээр одоо энэ өндөр ширээ лүн дээр суулгасан дэмийг суулгах гэдэг байна. За энэ upload дэм. Та нар өөрсдөө тэндээс дэм олцоход татцсан тохиолдолд upload дэм гэж. Тэгээ browse гэдэг. Тэгээ нөгөө дэмээ суулгах нэ. За install. За ингээд сууж байна те. За суудсан уу. Дэм install successful. За энийг актив болгочих. Актив гэдэг маань энэ суулгасан дэмээ идэвхжүүлж байгаа. Дэм гэдэг маань нөгөө бидний сонгосон сайтын загвар байна шүү дээ. За энэ дээр харъя. Өөрчлөгдөх ёстой. За энэ тий. За ингэж орж иж. За мөн энэ дээр плагин суулгая. Плагин. Тэгвэл мөн хашаа орох уу? Плагин гэдэг. Плагин. За энэ дээр одоо жишээ нь Joomla дээр бид модул компонент гэж суулгадаг тий. Тэрнтэй адилхан плагин суулгах нь. За би бас хэдхэн плагин төрсөд татцсан бас байж байгаа. Add new гэдэг плагин нэмж байна. Чуун шат. За юу. Upload гэдэг. Upload plugin. Browse. За энэ count per day гэж. За энэ тухайн өдөр хичнээн хүн хандсан юм бай. Тэр статистикийг харуулах тийм плагин. Хэн орсон юм бэ? Хэдэн хүн орсон юм бэ? За актив ч бас дандаа идэвхжүүлнэ. За add new гэдэг дахиад плагин суулгах. 3 плагин суулгах гэдэг.
цаг ч гэдэг юм те. За хэдүүлээ эхлээд сэрснэмхийн өмнө категори блогуудаа үүсгэх хэрэгтэй. Постуудаа тий. Тэгэхээр танилцуулга гэж юм тийм үү? За нүүр гэдгээ хэдүүлээ пэйж ч юм уу зүгээр тавьчих л доо. Нүүр хуудасаа. За нэг пост нэмчих. За ингэ категори болгочих. За эд new account plugin нэмчих. За энд нүүр. За энэ Slack гэдэг дээр заавал англиар бичих хэрэгтэй. Энэ Slack гэж. Энэ монгол байх юм бол цаашаа нэвтэрч ордоггүй, явдаггүй. Энэ дээр home ч гэдэг юм тийм. Ингэж өгнө. За ингээд add new category. Ингээ нэмчих. За энэ дээр нүүрг ороод ирчих тийм үү? За дараагийнх нь танилцуулга гэдэг категори үүсгэж бас. Танилцуулга. За мөн энд англиар танилцж гэдэг юм. Биччихье гэж. За ингээ категори үүсгэж чинь тийм. За үсгэсэн үү? За нүүр танилцуулга авч чинь. За энэ улаанаар бичнийг юугаар хийхээг бол хэдүүлээ пэйж гэдэг юмар хийх шүү. За юу. Статик мэдээг энэ John WordPress дээр пэйж гэдэг дээр явуулдаг. Пэйж. Dynamic мэдээг пост гэдэг дээр явуулдаг байхгүй юу? Пост нь өөрөө категори дотор байна. Тийм учраас энэ пэйж гэдэг бол яг статик хуудасаа пэйжээр үсгэрээ гэж. За шинэ пэйж үүсгэх. Жишээ нь танилцуулга төвийн хуудас бидний багах гэж тийм. За энэ танилцуулга. Танилцуулга. За энэ дээр нэг юм бичнэ. За энийг засах юм. Энэ танилцуулга гэдэг байгаа энэ Монголыг засаад байгаа. Дандаа. Тэ? Англи болох хэрэгтэй шүү. Тэгэхгүй болохоор 404-тэй алдаа заагаад цаашаа явдаг. Юм хийсэн ч гарч ирдэг байх. За edit гэж яагаад энэ танилцуулгыг одоо юу гэдгийг те. За TT-ч гэдэг юм аахгүй. За ангисгээд save publish. За энэ дээр чинь би өөр нэг солих гэж байна. За ахад add new. Түүхий утас. Утас гэдэг энэ дээр мөн ингэ явчихнэ. За мөн энийг устгаад storage гэдэг юм те. Storage. За ингэ хадгалаа явах нэ. За махаа категори үүсгэн. Бид одоо дараагийнх нь нутгийн өдөрлөх гэх юм. Би одоо нэг үстэй хийхгүй 2 3 юм хэлж өгöd болно. Сайн харж яваа. За activation. За категори үүсгэнэ хахад. Пост руу тэ. Мэдээлэл. Мэдээлэл. За Slack news. За бас нэг юм өсгөж.
За постууд нь. Категори. Статик мэдээ. Статистик мэдээ байхгүй тий. За энэ дэр гээд нүүгт. За дараагийн хахад цаг үеийн мэдээ. За ер нь бол ингээд зөвхөн мэдээгээ категори пост пэйжүүдэд үүсгэхэд явчихна шүү дээ эхлээд. Брик. За ингээд явчихна. За хэдүүл одоо нөгөө цэсрэг барнаа. За энэ активашн болтсон, энэ активашн болтсон, энэ активашн болтсон. Цэсээ яаж үсгэх вэ гэж. Меню. За create new menu. За ингээд дэм options л орё. Дэм options. За энэ одоо бидний сонгосон дэм маань энэ төлбөртэй байхгүй. Зүгээр дэм бол ингэж харагдахгүй. Нэг олон сонголт байхгүй. За энэ дээр бүх тохиргоно. За icon хийх үү тийм ээ. Сайтын дэм, фав icon. Ямар icon хийх вэ? За iPhone дээр icon ямар байх вэ? Тэ босоо үйл ямар байх вэ? За энэ тохиргоно тий. Хийдер нь ямар байх вэ? За би энэ дээр олцоо энийг сонгоцсон гэсэн байна. Энэ. За ингээд лого ямар байх вэ? Ингээд сонгож өгнө. За футер гэж. За энийг хадгалчих. Футер дот хэсэг нь тий. Дот хэсэг нь ямар байх юм бэ? Background нь ямар байх вэ? Background image. За би нөгөө background нэг ийм зураг байна. Ийм тавьчихад байна. За энэ хэв. За ингээд upload image. За save гэж. За энэ фонт нь ямар байх вэ? Ямар фонтоор өчөх вэ? Style options нь ямар байх вэ? Green байх юм уу? Улаан байх юм тийм ээ? Юу байх вэ гэх юм. За би энэ улаан ч гэх юм зүгээр. Энэ бол актрал. За ийм байдлаар ч юм dark green. За ингээд өгчээ. Тэгэхээр бид нар энэ дэмиг зүгээр үнэхээр энэ болгоныг өөрчлөлт явуул тэгээд асуудал ууччих шүү дээ. Өнгө зүс бүхэл юу гэдэг. За хэдэл үзье. За энэ яаж өөрчлөгдөх вэ? За ийм болж байна. Тэг гоц. Тэр нэг юм тавьчихсан шүү дээ. Тэр. За энэ дээр явган дээр өнөхөр би нэг бас энийг нөөцлөх хэрэгтэй юм аа. Content дэм авада framework header дөрв гэсэн. Энэ дээр код нь очиж байгаа. Одоо нэг толгой гэдэг одоо лүнгийн юу хийсэн сая. Яг тэрийг би оруулах гэдэг юм л да одоо. Сайн хараад асууж байгаарай. За энэ категори шүү юм нэмэх гэдэг хэрэгцээ юм аа. Шүү чи юу вэ?
За энэ улаанаар бичигдсэн буюу нөгөө тогтмол мэдээлэл нь өөрчлөгдөхгүй хэсгүүдийг пэйжээр хийнэ гэсэн шүү дээ. Пэйж. За энэ дээр байгаа. Энэ мэдээлэл, энэ цаг үеийн мэдээ гэх мэтчлэн энэ байнгын өөрчлөгдөх мэдээллүүдийг категори сонгоод тэгээд энийг бас мөн категори тэг категориор явчихна. Энийг бол тэгээд дараа нь мэдээг нэмэхдээ энэ категори цаг үеийн мэдээ гэдэг категори дотор постуудаа оруулах гэсэн үг юм. За нэг юмтаас ингэж толгой гэдэг. Дөрвөн сонгосон. За энэ дээр гэсэн учраас тэр орж ирээд байна л да. За энэ дээр жишээ нь local host харагдаж байна уу? VP content upload. За нэг 17 ч гэх юм. За энийг бол та нар хийхгүй шүү дээ. Ер нь би зүгээр өөрчлөлт харуулчих гэдэг. Нод нэг JPEG лөө. За энэ жишээг ороод авъя. За энэ дээр яасан. Орж ирэхгүй тий. Энэ тэгэхээр HTTP сум гэж байх хэрэгтэй байна л да. За харж. Тэгвэл за энийг одоо ижлүүлнэ шүү дээ. Энэ ч одоо энэ тал руугаа шахагдаад байгаа шүү дээ. Голлуулах хэрэгтэй. Тэгэхээр за энэ дээр ч одоо баг центр за тэгээ DIV гэж хаад алижн центр за заавал ч тийм үү. Код мод та нараар бичүүлэхгүй шүү дээ. Би зүгээр ерөнхийдөө л ер нь ингэдгийн шоу ингэж явдгийн шүү гэж хараад байна. За дараагаар нь demo options гэдээ орсон тий. За customize гэж орж байгаад би цэсээ үсгэх гэхлээ. Top цэс одоо жишээ нь date-ийн цэс, dot-ийн цэс гэж үсгэх гэдэг. За энд main menu. За create. За энийг бол топ болгочих. За ингэсээ. За хат view menu, vertical menu гэж. Энийг доор нь байдаг гол зэс болгочихё гэдэг. За ингэчлээ.
За хэдүүл одоо жишээ үсэг. Меню. За би бас энд нэг пэйж үсгэж та. Категорич юм за. Файлын сан. Файл. За. Та өөрсдөө үүсгэр ганц нэг шамгаа үүсгэж үзчихэр гэдэг. Та өөрсдөө зэсний шаардлага гарна шүү дээ бас. Баа. За би саяхан тафинд одоохон гэдэг гадаа үүдэн байгаа юм. За тэгээд саяхан тафинд голын үүдэн сууж орж ирээд тэ үнийг давхартаа доор. За. Ажил нь яг ингэж явна шүү дээ ер нь тийм. Тэгээ би ерөнхийд нь орчлаад ингэдгийн шиг үг хэлэх гээд байна. За холбоо орчих тийм тийм. Миний цэсмэс бол өстой айгүй амарх юм би. Контакт гэж тийм. Энийг дандаа англи байгаараа юм гэж мэдв. Асуудал үүсвэ. За минерг орноо та. Меню. За main меню гэдэг дээр ивал нүүр хуудас маань ятсан юм бэ. Категори орсон. Юу? Home гэдэг чинь тий. За нэг ишэт байна. Танилцуулга категори дээр оюунд байна шүү дээ. Giant файлын сан тонаа. Ингээд урд нь чеклээд арга шин нэмээ явчихж шít. Тийм гоц. Тэгээд дараагаар нь пэйжээс холбоо ороход байна. За ингээд энэ хаана нэмээд байна? Топ гэдэг шít те. Энэ дээдл дээр нэр. Дээд болон дээр нэг сэс байсан. За тэгвэл нөгөөх яг гол үндсэн сэсэн дээр сонголт хийхээр ингээд дарж байгаа сонгоно. За энд бол нүүр хэрэггүй. Шууд танилцуулга. За статик мэдээ, цаг үеийн мэдээлэл бүгд нь авч. Пост пэйж дээр түүхийн утас танилцуулга. Энийг бүгд нь авч. За энэ тэгэхээр танилцуулгын дээр ингээ зүгээр чирээ явчихж байгаа. Зүгээр зөөгөө тавьчихна. Ерөөс асуудалгүй. Тэгээ ингээд дэжс болчиход чирээд ард нь тавьчихж байгаа. Тэгээ ингээд цаг үеийн мэдээ түүхийн утас танилцуулгын ард орно. Ингээд хадгалчих. Сэв. Одоо нөгөө нэг заваараа данзруулаад бүр тагтлагаар хүлээдэх юм байхгүй. Зүгээр ингэчдэг байхгүй. За энэ дээр харъя. Ингээ орохоор юу ч юм гэж тий. Танилцуулга түүхийн утас. Ингээ цаг үеийн мэдээ статик мэдээ. Пост гээд постн дээр мэдээг нэмбэл за би тэрийг үзье. Энэ дээр юм оруулааг байх шүү тийм ээ. Сая хадгалааг юм ааш. За нүүр файлын сан пэйж дотор холбоо өрөх гэж байна. За ингээд энэ гурван хэсгийг үсгэчихье гэж. За хэдүүлээ харъя.
энэ дээр. За энэ тэгэхээр нөгөө энэ баандар манараа бас өнгөний хатайхан сонгоод энтэйгээ нийцүүлүүлэх хатайхан байгуулж. За яг энийг бол яг бид нар хийчихин. Ер нь цэс ингэж хийх нь. Тэгээ гоц маш хялбар болж штэ зүгээр чирэл ингээд урагш нь хойш нь дахгүй дэд болгоод авчих. За пост дээр мэдээ нэг. Шинэ мэдээ зүгээр цаг үеийн мэдээ нэмэх гэдэг шүү дээ. За ингээд мэдээг орууллаа. За нөгөө юу гаялаа. Тэгээд мэдээ гээл зураг оруулчих. Тэгээд select гээл. За хамаагүй за энийг ч юм уу. За ингээд орчих. Тэгээд наад зургийнхаа тэмдэглэлд текст ингээд ширмээ. Текстний хажууд одоо insert тэг ороод ирж байгаа. За энэ дээр ч орондоо edit гээд за энэ left тэг энэ зураг антлаар шигч шít. Тэг гоц урд нь гарч байна. Энэ юу гараад байна? За энэ аль категорид байх вэ? Мэдээлэл дотор байна. Цаг үеийн мэдээ тий. Ингээд чеклчих чинь. Тэгээс цаг үеийн мэдээ. Тэгээ publish гэдээ дарчих. За одоо цаг үеийн мэдээ рүү оръё. Энд дээр яг энэ пост гарах хэрэгтэй гэж. За гараад ирсэн тий. За энэ зураг нь featured гэж сонгох хэрэгтэй байсан. Featured гэж сонгох хэрэгтэй байсан. За би одоо сонгот. За чвиз. Тусдагж байгаа эд медиа нөгөөдгөө сонгоод энэ set features гэж. За энэ 2-3-аар орж болох нь. За энэ дээр угаасаа нөгөө нэг юуг заагаад өгч шít. Линк байх уугүй юу гэж зааж өгч байна. дугуйр ирсэн юм уу? Дугуйр ирэх ба. Бусд нь ирсэн. За ингэж мэдээ нэмгэнэ. Ер нь ойлгомжтой байна уу цэсэн? Тэгээ мэдээ нэмэхэл процесс үлдэн ш та хэдэд. Ер нь бол өдөр шат юм оролдохгүй. Гэхдээ ерөнхий ойлголттой болоод авчихл гэж байна. Удлаад байх юм. Дараа нь бас тэсмшийн оролдоод буснуудаа хийчих юм. Тэгээ ер нь өөртөө нэмээд бас подаг модаг суулгах шаардлага гарч магадгүй. Тэр үл амархан. Дорн суулгаа явуучих нь. Тэгээ ер нь бол сая дэглээ ш тэ. Тэр бот бидэд маш богино хугацаанд юм гаргаж эхэл болчиход байна ш тэ. За. Пэйж хоосог үсгэлгүйгээр. Гүйгүй энэ дээр хэрэглэж үсчихгүй. Тэг. Сургууль цэцэрлэг соёлын төв эмнэлэг гэдээ болоо шүү дээ. Хэрэглэгчийн нэрэн дээр нууц цуг нь чигт өөрсдөө сольжохоор хичэн шүү дээ. Тэгээд та нар админ нэхэрээ та нар тусдаа мэдээг нэм. Нөгөө хүмүүс ч бас тусдаа мэдээ нэм байхгүй. Хэрэглэгч үсгэд нэмэхгүй байхгүй. Би бүх албаагчтай хэрэглэж үсгэд. Тэгээд сургалт хийгээд нэмүүлэх арга хэмжээ авах шүү дээ. Өөр арга байхгүй шүү дээ. Өдөр болгон шигчээвэл нэм. Тэгээд жоохон нэг ажилтай яваад суучих юм хэрэг болчихсон. Тэгээд өдөр болгон чи мэдээ яваа. Тэгвэл одоо та нар өөрсдөө зөвхөн тамгын дараагаараа шахуулаад өөрсдөн дээр авчирд хийсэн ч яах вэ? Олон цөөхөн шүү дээ. Ганц аккаунтаараа. Нэг вебсайтыг багтаачих. Нэг вебсайтыг багтаачих. Тэг бас хамаагүй яг хөө тэгээд төрөний энэ шин зэрэг хэлдгээр нөгөө publish-ийг өөрсдөө та нар өөрсдөө дарддаг болно байхгүй. Одоо нийтлэх үгүй юу гэдэг юм. Тийм процесс хиймээр байна. За энэ widget гэж бас юм байгаа шүү дээ.
Бас энийг өөрсдөө зогсоож болно. Виджет гэж. Одоо нэг байрлал одно шүү дээ. За энэ customize гэж орж байгаа. Тэ. Одоо энэ дээр албан ёсны захим утас. Дээр дотроо нөгөө customize гэдгээр нь орчиж шүү дээ. За гिचж байна. За виджет гэж. За футер. За энэ дээр нэг юм нэмье. Аналог цаг. За цагч гэдэг юм тийм. За энэ хаана нэмж байна? Энэ доор ороод ирж байгаа. Санал асуудал дуусчаад байгаа биз дээ. За футер 2. Бас ингээд доорно. Өөр юмнууд өгч болох нэ. Pair to good. За энэ дээр статистик. За энэ дээр нийт ч гэдэг юм тийм. Өнөөдөр өчигдөр гэдэг энийг зөвөр солиод өгч гинэ шүү дээ. Янз бүрийн зөвөр плагин татвал ингээд солиод өгч гинэ. Тэ зөвөр чек гэж байгаа. Нэх одоо олон юм хэрэггүй бас. Нэг доор ингэж орж иж байна. Тэгэж. Ийм байдлаар оруулж ирэх нэ. Иймэрхүү плагин янз бүрийн шаардлагатай гэвэл бас одоо төрбот бид хоёрт хэлээд холбогдоод асууж болно. Уул интернет зүгээр янз бүрээр байдаг. За мөн ахаад өөр юу нэмж болох вэ? Энд чинь цөөхөн харагдаад байна шүү дээ. Цагаагаар нэмэхгүй. Цагаагаар байна, Facebook байна, юу л юу нэмж болно л да. Календар ч юм тий. За энэ дээр одоо энэ дээр за олон нийт ч гэдэг юм тийм. Тэгээд Facebook аяга энэ дээр заагаад очиж штт. Тэгээ энэ дээр ингэ орчиж байна. Ингээд нэг нэгээр нь алхмаар нь ингээд баяжуулаад байна штт. Тэгээ гоц. Ахаад юм нэмж болно. Тэгээ бүр дээр нь доор нь тийм ээ. Мессенжер дээр нэмж болох нэ. Энэ бас том. 90 биш. Харин тий. Айгүй энгийн цомхон хийх хэрэгтэй. Тэгтээ тэхгүй баха. За энэ гэдгийг ер нь бол статик мэдээг пэйжээрээ хийгээрэй. Пэйж дээр нь хийгээрэй. Динамик мэдээг категори үсгэж ягаад категори дотор нь пост нэмээ явуулаа л гэсэн үг шүү. Цаг үеийн мэдээ, статистик мэдээ, зар мэдээ гэдгээ бол тийм категори үсгэчгээд дотор нь зүгээр постоо тусна явчихна шүү дээ. Ажлын байр юу шиг. Аль хаана үсрэг юу? Аль хаана байна? Би харахгүй. Ийшээ юу? За жишээ. За. Айно. Эднэр үү? Энд чи би өөрөө орцсон учраас ингэж харагдаад байна л да. Логин хийгдсэн учраас. За энэ дээр чинь бас юу байгаа юм бэ шүү дээ. За блог сайдбар. Энийг чи бас өөрчилж шүү дээ. Хайлт. Хайлт. За энэ сууд нэмс гэсэн үг тийм үү?
За зарим шаардлагагүйг нь энэ comment bomb бол хэрэггүй шүү дээ. Энэ архив категори дээр. Тэгэхээр их самхан болоо явчихна. Энэ метач хэрэггүй. За тэгээ ингээ харъя. Тэнгүүд энэ хажуугаар байгаа байх юм чи байхгүй болох хэвээр. Монгол байх хэвээр. Сүйд нэмэгдсэн хайлт гэх тийм гоц. Ингээд өсөл явах нэ. Widget гэдэг дотор ч байх нь customize руу орж байгаа. За мөн энэ widget чинь бас ингэж. Эндээс бас зөөгөө янз бүр болгоод хийх боломжтой. Энийг хаан таах уу, энэ хаан таах уу гэд. Эндээс энэ дотор ингэж болж шít. Зөөгөө хар хаан таах уу. Хажуунаас нь харж байгаа гэж шít. Тэгвэл ер нь зүгээр энэ тавих хэвээр юмнууд энд харагдаж байна. Одоо би зүгээр тэр customize гэдэг рүү ороод хийцэн болохоос биш. Энийг зүгээр эндээс чирэл тэр дээшээ тавьчих болох нь гэсэн үг шүү дээ. Тийм гоц. Энэ дотор яг л меню зөөж байгаа юм шиг чирээд тавьчих. Ойлгож байна. Тэгээ нөгөө гарын авлага өгсөн номыг уншмаар байна. Тэрэн дээр ч бол мундаг юм байна. Өөрөөсөө очиад нэг демо суулгаад ганц нэг эвдэж мэдээд үзээд. За энэ чинь тэгвэл Го iframe гэсэн юм байна. Тэрүүгээр өгч чинь. Iframe гэсэн код. Тэгэхээр customize гэдэг юм. Custom гэж оруулна гэсэн. За энэ дээр би жишээ нь footer 4 дээр add custom text гэх тийм HTML бичиж шүү дээ. Зүгээр одоо зүгээр видео очих гэдэг тийм. Тэгээ энэ дотор iframe ингэж байгаа зүгээр HTML код зүгээр интернетээс хараад биччихнэ гэсэн. Тэгээ энэ дээр YouTube-ийн линкээ тавьдаг ч юм уу тийм ээ. За YouTube. Хей. Тэгээ шүү дээ. Маркгүй гэж байж байгаа шүү дээ. HTML код мэдж байгаа бол яг тэр чинь эндээс нь уурсдаг бүгдийг зохицуулж өгөх байхаа. Тэгээ би бол одоо энэ линкийг аваад тэнд дээр тавьчих гээд байна л да. Ингээд тэгээд ингээд ороод ирэх болов. Гэхдээ энд хэмжээс өгөн тийм ээ. Энэ дээр нь гарч ирж байна. Жохон кодны асуудал байна. Ер нь ингэж л хийн. Энэ аргачлалын бүгдийг нь явуулчих. Одоо энэ арга дээр л орцсон байх хэрэгтэй шүү дээ. Энэ дээр явах нь шүү дээ. Би сая код дутуу бичгтэй байна. Газ тийм бичээд. Энэ мэн юу? Толгойг нь бол би зүгээр энэ дээр сая зүгээр өөрчлөлтөө танаас харуулах гэдэг. Болно. Чөлөөт. Тэ. Тэгтээ яг гоо та нар зүгээр очиод туршил гэж байгаа юм. Элдв шалдам хийх гээд нэг чигтэй өөрийгөө зовоогод хэрэггүй шүү дээ. Ерөнхийдөө пост пэйж категори үүсгээд менюгөө үүсгээд нааш цааш болгох шүү дээ болчихвол болоо. Мэргэжлийн юм шаардахгүй. Тийм л гарах гэдэг. Тэгээ нөгөө өгсөн нэг ном байгаа. Тэр Монгол ном. Тэрийг сайн хараарай. Видео хичээлүүд өглөө. Энэ WordPress-ийн видео хичээлүүд зөндөө байгаа шүү дээ. Видео хичээлүүд бас байгаа.
Гэхдээ YouTube дээр л тавина шүү дээ. Мэйлд нь ч гэж байхгүй. Энэ дээр ч бас WordPress-ийн янз бүрийн хэсэг байгаа л да. Одоо энд ингээл янз бүрийн хичээлүүд байж шүү дээ ингээд. Бүр тэр чигээр ингээд англиар. Болно. YouTube-ийг олвол олон нийтэд тавьчих болно шүү дээ. За одоо энэ чи яаж агшаах вэ? F10. Оо тийм. F9.